Азийн хөгжлийн банкны одоо энэ газар чөлөөлөх ажил, төсөл хөтөлбөр хэрэгжсэн газар чөлөөлөх ажил бол бас нэг талаараа бас их ач холбогдолтой болж байгаа. Яг мэргэжлийн одоо манай байгууллагын хувьд бол газар чөлөөлөх бодлого тийм ээ хэрэгжүүлэхэд бас нэг шинэ юм дадлаг туршлага болчихж байгаа. Одоо бол сүүлийн үед бас өшөө улсуудын төсөл хөтөлбөрүүд хөрөнгө оруулалтууд Монгол улсад Дэрчмаа Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Жишээлбэл одоо Америкийн нэгдсэн улсын хөрөнгө хэрэгжиж байгаа. Мянганы сорилтын сангийн төслөөр хэрэгжиж байгаа. Цэвэр усны хангамжийн төсөл хэрэгжиж байгаа. Бүх гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүд маань ерөнхийдөө олон улсын газар чөлөөлөх бодлогоор явагдаж байгаа. Тэр бол яг л дөрөвний хэлдэг аль болох нөлөөлөлд өртөж байгаа иргэнийг хохироохгүй байх зарчим баримталж байгаа. Ийм учраас бас энэ бол Монгол улсад за энэ мэргэжлийн байгууллагууд, мэргэжлийн ажилчдад маш том дадлаг туршлага болж байна. Хоёрдугаар тэгэхээр энэ тохирсон хууль эрх зүйн орчин Монгол улс заавал өөрөө гаргаж мөрдөх ёстой. Дэлхийн хэмжээний стандартыг одоо бид баримталж ажиллах ёстойг л харуулж байгаа. Бүх юм ойлгомжтой, бүх юм одоо тийм ээ хууль эрх зүй тодорхой байх ёстой гэдгийг л энэ дээр энэ одоо олон улсын жишгээр ажиллахаар харагдаж байна гэсэн.